Эсвэл бол одоо авраг аршин ямар даваа талтай? Авраг аршин одоо гидрокарбонатын агуулмж бол маш өндөртэй. Эрдсэн агуулмж бол өндөр гэсэн үг. Тэгэхээр одоо монгол хүмүүс бид нар чи ингэж гэдэг шүү дээ. Нөө зум болохоор газар гэсэл аршин гараад ирэхээр нэг Аршаанд яа. айгүй ухаантай болол аршаанд яваа. Тэ? Тэг өвөл ингээ аршаанаа Марчдаг тий. тэгсэн нэг импортоор орж ирж байгаа дэлгүүрийн аршаан ингээд маш их хэрэгэлдэг. Жишээлбэл одоо миний мэд 9 түвхий. Тий, зөндөө аршаанд байгаа. Тэгэхээр бид нар нөгөө ийм нөхцөл байдлыг хараад жилийн дөрөв үйлрэлт аршааныг одоо энэ монгол хүмүүст болох. Энэ аршаан нөгөө яг нутгийн хүмүүсийн яриагаар бол одоо дотор ирэхтэн хотод нойруулчихад маш сайн гэдэг тийм яриатай. Тэгээ бид нар ч тэрнийх нь үндсэн дээр бид нар судалгаа шинжилгээний ажлуудыг бас маш их хийсэн. Гол нь нөгөө жилийн дөрөв үйлрэлт хэрэглүүлж яах учраас бид нар тэр одоо аршин гарч байгаа газар дээр нь байгууламж гаргаа хийгээд одоо тогтчлт хийгээд магадгүй тэнд явж байгаа хүн шууд очиод одоо хэрэгэлсэн ч болно өвлийн үтэнд. Өвөл хөлдчихдөг байсан бол тэрийг зогсоосон гэсэн үг. Өвөл хөлдчихдөг байсан бол шууд зогсоогоод одоо явуулын явж байгаа улсууд тий одоо шууд очиод аршин болсон ч бол. Тэр нь үнгүй юм үнэтэй юм. Үнгүй. За үнгүй байдлаар тэр тухайн бүсийг үнгүй карант нэгээд одоо авраг аршааныг уух боломжтой. Бид нар үйлдвэрлэлээс гоё тийм ээ. Юу шүү дээ. Ард хэрэгэл өөрсдөө очиод аваад авч. Ширхэг үрнээс ширээний хүнс.